Өнөөдөр би та бүхэнд гадаад хувьцаа ялангуяа Америкийн зах зээл дээрээс Америкийн том корпорациудын Tesla, Apple юу гэдгийг тэр хувьцааг хэрхэн авах вэ талаар хуваалцъя. Тэгээ та бүхэн гэрээсээ Америкийн хувьцаа компаниудын хувьцаа эзэмшигч болчихно гэсэн үг. За тэгээд юун дөрөнд хувьцаагаа авахын тулд брокерийн данс нээсэн байх хэрэгтэй. Тэгээ брокерийн данс нээхийн тулд танд юу хэрэгтэй гэхээр иргэний үнэлэхний урд зураг аавна. За тэгээд иргэний үнэлэхнийхээ ард зургийг мөн иргэний үнэлэхөө бариад ингээд селфи зураг бас бэлдсэн байх хэрэгтэй. За дээр нэмээд энэ Монголиас өөрсдийн оршин суугаа газрын тодорхойлолт аваад мөн адил бэлдсэн байх хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн гадаад хувьцаа авах брокер маань болохоор Denote.io гэд энэ брокер. За энэ рүү ингээд орно. За оронгууд та бүхний харж байгаачлан хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх гэсэн ийм цонх гарч ирнэ. За үүн дээрээс бүртгүүлэх гэсэн энэ хэсэг байгаа. Энэ хэсэг рүү орно. За энэ хэсэг рүү дарлаа. За тэгэнгүүт ийм цонх гарч ирнэ. Шинээр бүртгүүлэх гээд. За энэ дээр имэйл хаягаа бичээд. За энэ дээр шинээр нууц үг зохиогоод зохиосон нууц үгээ энэ дахин давтан оруулаад. За тэгээд би 18-наас хүрсэн гэсэн энэ хэсгийг чагтлаад ингээд бүртгэл үүсгэх гэдэг товчийг дарнаа. За тэгэнгүүт имэйл хаягн дээр чинь баталгаажуулах код ирсэн байх ёстой. За тэрийгэ баталгаажуулахаа дарна. За тэгээд Denote.io гэдэг хаяг руу ороод энэ удаад бүртгүүлэх биш нэвтрэх хэсгийг дарна. За тэгэнгүүт та бүхний харж байгаачлан ийм цонх гарч ирнэ. За ингээд нэг ёсонтой та Denote гэдэг Монгол брокер дээр өөрийн гэсэн данстай болчихж байгаа гэсэн үг. За гэхдээ одоо дансаа цэнэглэх хувьцаагаа авахын тулд та дараах зүйлүүдийг хийх ёстой. За хийхээс өмнө юу ч гэсэн энийг товчхон танилцуулъя. За энэ хэсэг дээр энэ Global Stocks гэж байгаа. Global Stocks гэдэг маань одоо дэлхийд даяар одоо жишээлбэл Visa гэдэг компани чинь та бүхний өдөр тутмын хэрэглэдэг Visa картны тий. За Visa компани хувьцаа жишээлбэл энэ $323 47 цент гэд нэг ширхэг хувьцааны хөрөнгө харагдаж байна. За тэгэхээр магадгүй та $323 байхгүй тохиолдолд яах вэ? $100 дансаа цэнэглэлээ гэж бодоход Visa-гийн хувьцаа яах нь 0.30 ч юм уу тийм боторхаагаар авчиж болно гэсэн үг. За тэгээд цаг нь болоод Visa-ны хувьцаа 10% өслөө гэж бодоход таны мөнгө мөн адил 10% өснө гэсэн үг. За гэх мэтчлэн JP Morgan Chase гэдэг нэг компани хувьцаа энд харагдаж байна. За ийшээ ингээд Global Crypto гэсэн хэсэг байгаа. За энэ чинээс нөгөө алдартай Bitcoin, Ethereum гэдэг тус бүрийн одоо coin-ууд авах боломжтой. За гэх мэтчлэн за үүний талаар яаж авах талаар дараа та бүхэнд хуваалцсан. За юун төрөнд хэвлээ хаягаа нээх ёстой. За энэ дээр мөн адил Монгол гэдэг энэ хэсэг хэлийг ингээд өөрчилж болно. Хэрвээ энэ дээр My Portfolio Balance гэхэд англиар бичигдсэн байх юм бол монголоор дарах юм бол монгол болчихно. За ингээд доош явъя. Доош явангууд энэ My Account гэсэн хэсэг байгаа. Одоо миний бүртгэл гэсэн хэсэг байгаа. За үүнийг дарна. За тэгэнгүүт та бүхэн харж байгаачлан ийм зэс гарч ирнэ. За энэ дээр ингээд profile гэдэг. За KYC verification гэдэг. За KYC verification буюу одоо ингээд бүртгэлийн төлөв хэсэг рүү ингээд орно. За ингээд оронгууд та бүхний харж байгаачлан имэйл, утасны дугаар, одоо өөрийнхөө бүртгэлийг үүсгэх. За тэгээд энэ нөгөө пассвордтай оруулах хэсэг. За тэгээд гэрээ хаягаа оруулах хэсэг байгаа байхгүй. За дөрвөн имэйлээ баталгаажуулсан учраас энэ verified гэдэг ногооноор болцсон байна. Одоо дараагийн хийх ёстой зүйл маань болохоор phone number гэдэг энэ хэсгийг дараад орно. Дараад оронгууд гэхээр утасны дугаараа бичих хэсэг байгаа. Утасны дугаараа биччихин. За утасны дугаараа бичингүүт тань руу нэг код ирнэ. 6 оронтой код утасны дээр чинь мессежээр хүрээд ирнэ. За тэр кодоо ийшээ ингэж хийгээд за тэгээд илгээчнэ. Тэгэнгүүт энэ утасны дугаар хэсэг чинь мөн адил ингэ ногооноор verified юм уу баталгаажсан гэд монголоор ч юм ингэ гараад ирнэ. За дараагийн хэсэг нь болохоор энэ одоо за энэ дээр first name хэсэг дээр нь одоо өөрийнхөө нэрийг last name нь өөрийнхөө овгийг бичээд за ингээд өдрөөсөн он сар өдрөө бичээд зараа нь энэ gender гэдэг дээр эрэгтэй бол эрэгтэй эмэгтэй бол эмэгтэйгээс сонгоод nationality гэдэг дээр
сонголт гал гэж бичээд одоо Монгол гэдэг угаасаа сонголт гарч ирнэ. Resident country гэсэн энэ хэсэг гарч ирнэ. За энэ болохоор оршин суугаа улс л гэсэн үг л дээ. Тэгээ энд болохоор Монгол гэх нөгөө Солонгос гэх нөгөө та бүхэн өөрсдөө мэднэ. Ер нь бол Монголоо сонгоцсон дээр их Монгол бол заавал Солонгост байгаа хэдий ч заавал юу гэдгийг тийм Солонгос сонгох гэдэг хаалбгүй Монголоо сонгоцсон дээр хаа. За ингээд National Registration Number гэдэг дээр энэ иргэний үнэлэх дээр чинь нэг хэдэн орондоо тоонууд байгаа. Тэрийгэ бичих ёстой. Регистр дугаар авчиж болно. За тэгээд ингээ илгээчнэ. За тэгэнгүүт энэ хувийн мэдээлэл хэсэг чинь ингээ баталгаажсан ингээ гараад ирнэ. За дараагийн нэг зүйл нь болохоор нөгөө иргэний үнэлэх. Иргэний үнэлэхэд дарлаа цонх гарч оронгууд нэг юм цонх гарч ирнэ. За энэ дээрээс иргэний үнэлэхээс сонгонгууд пассворд иргэний үнэлэх жолооны үнэлэх. За иргэний үнэлэхээс сонгоно. Ана иргэний үнэлэхний дугаар гэж байна те. Энэ болохоор иргэний үнэлэх төр чинь нэг дугаар байгаа. Нэлээд олон оронтой 12 оронтой ч юм уу тийм дугаар байгаа. Тэрийг энэ тавиад олгосон огноогоо тавиад дуусах огноо байх юм бол бас тавьчих болно. Энэ гэхдээ заавал биш гэж харагдаж байгаа. За ингээд дараа нь үргэлжлүүлэх гэж тавьчихнаа. Би нөгөө иргэний үнэлэхний нүүр талын зураг. Би нөгөө видео эхлэхэд та бүхэнд хэлчихсэн иргэний үнэлэхнийхээ зургийг хадгалсан байх хэрэгтэй. За тэгээд энэ дээр нь хавсрах гээд урт талын зургаа тавиад дараагийн зүйл нь гэсний дараагийн зүйл нь иргэний үнэлэхний арт талын зураг. Мөн адил хавсрах гээд дараад за мөн адил селфи зураг. За мөн адил селфи зургаа иргэний үнэлэхээ барьсан селфи зургаа хавсаргаад явуулчихна. За ингээд иргэний үнэлэх чинь энэ хэсэг чинь хянаж байна гэд гараад ирнэ. За дараагийн хамгийн сүүлчийн нэг зүйл нь оршин суугаа хаяг. За оршин суугаа хаягаа мөн адил дарна. За дараа нь та бүхэн харж байгаачлаа ийм оршин суугаа хаягийн хэсэг гарч ирнэ. За оршин суугаа хаяг гэдэг дээр энэ дээр нь одоо юу гэдгийг Баянзүрх дүүрэг хэдгээр хорооч. За 23 дугаар хороо 30 дугаар байр тэдэн тоот гэдэг бичиж чинь. Энэ хаяг маань иргэний үнэлэхээр байгаа хаягаа ер нь бол бичнэ гэсэн үг шүү. За тэгээд хот гээд Улаанбаатарт амьдарч байгаа бол Улаанбаатар те одоо нөгөө иргэний үнэлэхээр ч хаяг чинь байх хэрэгтэй л дээ. Иргэний үнэлэхээр хаяг чинь одоо Улаанбаатар хот бол Улаанбаатар, Эрдэнэт бол Эрдэнэтээр тавиад улсаа Монгол гэж сонгочин те. За zip code гэдэг хэсэг дээр болохоор zip code-оо болохоор 13 илүү нэг тийм юу байдгийг. Улаанбаатарын одоо zip code. За жишээлбэл zip code мэдгүй бол дараа нь яг үгээр zip code ZIP-MN гэдэг энэ сайт руу ороод за энэ хэсэг дээр шуудангийн нэгдсэн код газрын зураг гэж байгаа. За энэ рүү дарлаа. Энэ рүү дарангуут та бүхэн харж байгаачлан ийм газрын зураг гарч ирнэ. За энэ чинээс өөрийнхөө нөгөө иргэний үнэлэх дээр хаяга олоод жишээлбэл одоо энд ингээ олцсон гэж бодъё л да. Ингээд энэ дээр дарангуут та бүхэн харж байгаачлан улаан хэсэг тодроод тэгээд zip code нь 16092 гэдэг 3 дугаар хорооллын zip code 16092 гараад ирсэн. Энийгээ түрүүний юун дээр zip code хэсгээр тавиад илгээчнэ гэсэн үг. Газрын нөгөө оршин суугаа газрын нөгөө тодорхойлолтоо ийм Монголиас авсан оршин суугаа газрын тодорхойлолтоо аваад тэгээд тэрийг авсаргаад ингээд илгээчнэ. За илгээсний дараа аюулгүй байдал гэдэг хэсэг рүү орно. Түрүүн бол бүртгэлийн төлөвдөр явж байсан. Одоо аюулгүй байдал руу ороод тэгэнгүүт та бүхэн харж байгаачлан энэ хоёр алхамд баталгаажуулалт гэдэг хэсгийг идэвхжүүлэхийн дарнаа. Идэвхжүүлэхэд дарангууд хоёр алхамд баталгаажуулалт шинээр үсгэх гэдэг нэг юм хэсэг гараад ирнэ. Шинээр үсгэхдээ дарна. Шинээр үсгэхэд дарангууд та бүхэн харж байгаачлан QR код гарч ирлээ. QR кодыг яах вэ гэхээр өөрийнхөө утаснаас App Store-оос хэрвээ Android ордог бол Google Play ч юм уу те Google Authenticator гэдэг энэ аппликейшнийг татаад за татсан хойноо оронгууд тэр дээр ч нэг юу байгаа камерны зураг байгаа. Тэгээ камерын зураг дарангууд таны камер руу чинь Google Authenticator нэвтрээд тэгээд энэ QR кодыг уншуулад тэгэнгүүт тэр Google Authenticator дээр чинь за ингээд юу юм одоо нөгөө код гарч ирдэг болчихно гэсэн үг. За ингээд тэрийгээ ингээд хийгээд QR код уншуулангууд код гарч ирсэн эрэнгүүд энэ кодоо энэ дээр бичээд тэгээд идэвхжүүлэх дарна. Ер нь бол таны хаяг ингээд болчихж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор та бүхэн харж байгаачлан хянаж байна. Оршин суугаа газрыг бас хянаж байна гэд denote-ийн таныг оршин суугаа газар чинь
хянаад за тэгээд миний туршлагаас харахад 1 цагийн дотор ингээд яг энэ мэтчлэн бүгдээрээ ногоон болоод ороод ирдэг шүү. За ингээд нөөцийг аяа дээр та хаягаа нэчлээ, танд баяр хүргэе. За дараагийн зүйл нь та бүхэнд дансаа хэрхэн цэнэглэх үү? За тэгээд дансаа хэрхэн цэнэглэхээс гадна хувьцаагаа хэрхэн авах вэ? Хувьцаагаа авсны дараа магадгүй та мөнгөө татан авах хэрэгтэй болох зарлага хэрхэн гаргах вэ гэд тэр видеог хийх болно.